Антигуа ба Барбуда улс маань Карибын тэнгист оршдог 3 арлаас бүрдсэн тусгаар тогтносон улс юм аа. 1981 онд Их Британаас тусгаар тогтноод үндсэн хуультай хаан засаглалтай улс болсон юм байна. Төрийн тэргүүн нь хингэж Их Британий хаан 3 дугаар Чарльз. Тэгэд ерөнхий сайд нь гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг юм байлээ. Антигуа нь болохоор 280 мянган метр квадрат талбайтай, Барбуда нь болохоор 161 мянган метр квадрат талбайтай ийм арлууд юм байлээ. Ойролцоогоор 101,500 хүн амтай гэж тоолдог юм байлээ. Хамгийн сүүлийн судалгаагаар. Тэгэд хэрэглэгддэг хэл нь болохоор англи хэл. Тэгэд өөртөөх нь бас яг үндэсний хэл болох Creole гэдэг хэл байт юм байлээ. Тэрийг өргөн хэрэглэдэг. Гэхдээ англи хэлтэй тэгээ хоёр хэлтэй улс байх юм байна. Ихэнх хүмүүс нь христийн шашинтай, гол төлөв протестант урсгалтай юм байна лээ. Үндснийх нь хоол нь миний дуртай хоол, Эрдэнэ шишийн гурилтай хоол. Одоо фунге гэж унших юм уу, фанге гэж унших юм уу? За амарчсан Эрдэнэ шишийн гурилтай хоол гэж хэлдэм байлээ. Хоёр тоол нь болохоор ногоо төшүүл. Би бүр Эрдэнэ шишинд ногоо төшүүлэнд амар дуртай, халуунд дуртай, эрэгт дуртай, элсэнд дуртай, коксын дуртай, ер нь ерөөсөө миний л байх ёстой газар байгаа юм шиг санагдаад байгаа маа. Та нар ер нь юунд дуртай вэ? Та нарын дуртай юмнууд сонсогдож байна уу миний ярьж байгаа юм дундаас? Гэтэ яг би зөвхөн гол юмнуудыг хэлээд байгаа. Энд чи яг зөндөө зүйлсүүдийг хэлэх юм бол та нарын дуртай зүйлсүүд зөндөө байгаа хаа. Та нар хурдлуулээд сонсоорой за. Энэ засаг нь юунаас бүрддэг вэ гэхээр нэгдүгээрт офшор. Тэгээ хөнгөн үйлдвэрлэл. Тэгээд аялал жуулчлалаасаа эдийн засаг нь бүрддэг юм байна. За дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2023 оны байдлаар $1954 мянган. Тэгэд энийг штэ хүндээ хуваах юм бол нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь $9,123 мянган гэж байна. Йоо. Монголтой харьцуулбал Монголтой байли Монголтой харьцуулаад хэлээд чирэг баг. За тэгээд аялал жуулчлал нь юугаар алдартай вэ гэхээр 365 аралтай гинэ. 365 штэ. Жилд 365 өдөр байдаг гэж сонсноос нэг улс 365 аралтай байна гэж өстой. Огт өмнө сонсож байгаагүй юм байл. Усан спорт нь бас маш сайн хөгжсөн байлээ. Одоо аргагүй л багтаа арал дээр байдаг. Арал юм чинь 90 тойрны 70-аар хүрлэгдсэн юм чинь яаж л усан спорт нь хөгжихгүй байх вэ тийм ээ? Аялал жуулчлал түүхэн дурсгалын газар гэд Nelson Stockyard гэд маш алдартай газар байт юм байна лээ. Энийг би дараа нь дахиж судалж оруулнаа. Миний хоолой явчих. Энэ хоолой өвдчөөд гайг болсон чинь жоохон сони яриад байгаа. Тэгээд бас өөрийнхөө хоолойг сонсож үзсэн чинь амт нэг жоохон хүчтэй сонсогдоод байх юм. Би үн ийм хоолойд биш шүү дээ. За тэр яг нэгдсэн үндэсний байгууллага, бас хамтын нөхөрлөлийн гишүүн гэлтэй олон улсын маш олон том байгууллагуудын гишүүнээр ордог 25 онд Латин Америк болон Карибын хөгжлийн банкны хувь нийлүүлэгч болоод тогтвортой хөгжлийн төслүүдэд санхүүжилт авдаг болсон юм байна. За тэгээд судлаад лээ. Тэгээд энд үнэхээр ингэж иргэншил авчаад очиж амьдрья гэж бодвол хэр аюулгүй орон юм бэ? Офшор бүс юм чинь мэдээж хэрэг аюул байж л байгаа хта гэж жоохон айлаа. Тэгээд судлаа. Тэгсэн чинь бүр ямар ч аюулгүй орон гинэ. Гэмт хэргийн эрсдлийн түвшин нь бүр бага түвшинд байдаг улс орон юм байна. Террорист хардлага октоосоо гардаггүй улс юм байна. Амар оцтой. Тэр нь бүр амар санагдаж байгаа зү. Бүр хамгаалалтын бүр өндөр зэрэгтэй гэх юм уу? Тэгвэл гадны нөлөөллөөс ингээд ангид юм байна. Тэгвэл байгалийн гам шиг ямар их юм. Харлаа. Яг хар салхи жоохон зуны үйлрэлд жоохон хар салхи дэгдгээд байдаг гэж байна. Гэтэ бас их биш ээ. Иргэншил олгох хөтөлбөрөөрөө дэлхийн бүр топ 5-т ордог гэж хэлээ шүү. Санхүү нь офшор гэсэн шүү дээ. Тэгээ офшор юм бол хар жагсаалт хар гинэ одоо бүр зөөлөр чинь нөгөө хар жагсаалт зээлийн мэдээллийн сангийн тухай хууль уншсараад хар жагсаалт гинэ. Саарж жагсаалтанд орсон уу гэсэн чинь саарж жагсаалтанд бүр октоос орж байгаагүй. Гайхалтай. Би бүр октоос гэдэг үгийг энэ улс дээр амар их хэрэглэнэ. Одоо тэгмэд бодоод ангууд санхүүн тогтвортой аюулгүй байдал бүр дээд зэргээр хангагдчихсан. Иргэншил олгох хөтөлбөр нь маш нэр хүндтэй. Улс нь өөрөө бас нэр хүнд сайтай, тогтвортой. Гэр бүлд ээлтэй виза чөлөөтэй олгодог. За энэ улс маань 2013 оны 10 сараас эхлээд иргэншил олгох хөтөлбөрөө эхлүүлсэн юм байна. Иргэншил олгож хөрөнгө босгох хөтөлбөр юм байна л дээ. Энийг эхлүүлсэн юм байна лээ. Үүнээс хойш 2024 оны 6 сарын эцэс гэхэд 5203 мөрөгдөл хүлээж аваад 9018 паспорт олгосон байна. Тэгэхээр одоо нэг өргөдөл өгөөд нэг өргөдөл чинь бүгдээр ингээд цаана дотор нь гэр бүлийн гишүүд нь байгаа байхгүй юу? Жишээлбэл эхнэр нөхөр хүүхэд ингээд гурлаа байлаа гэж бодоход нэг өргөдөл өгнө шүү дээ. Гурвангийнх нь гарангуут энэ чинь ингээд үржээ явчихж байгаа байхгүй юу? За тэгээд 2013 онд Монголтой дипломат харилцаа тогтоосон юм байна лээ. Энэ улс маань манай энэ улс хоёр хоорондоо байнгын элчин сайдын яам
аль алинд нь суудаггүй ч гэсэндээ Монгол улсаас Антигуа Барбуда улсад дипломат төлөөлөгчийн газарт хүмүүс суудаг, ажилдаг. Тэгэхэр би нэр үнэхээр шоконд орсон. Манай ер нь одоо бас л шүүмжлэл хэлэх гээл юм л да. Манай ер нь дипломат төлөөлөгчийн газрынхан элчин сайдын яамныхан юу хийж идэв те. Зүгээр л идэж уугаал тансаглал байж идэв юм аашийн. Би нөө Солонгосын бичлэгэн дээр хэлсэн. Манай элчин сайдын яамны газрынхан дипломат төлөөлөгчийн газрынхан жоохон ажил хиймээр байна. Ажилтаа сэтгэлтэй хандмаар байгаа байхгүй те. Энэ улсын талаар би ингээд 30-тай ажиж анх удаа сонсч шүү дээ. Би бас нэлийн хэдэн улсуудыг мэднэ. Шинээр дүрэн гарсан улсуудыг мэдгүй л байгаа л да. Тэгтэл бас нэлээд мэдээ үздэг, сонсдог, судалдаг, хардаг, үздэг. Гэхэд л би энэ улсыг анх удаа сонсож байгаа байхгүй. Тэгтэл манай дипломат төлөөлөгчийн газрынхан сууд юм байлээ шүү дээ. Жохон ажиллаа юмэр нэ те манай монголчууд бас жоохон сэтгэлгүй нь харагдаж байгаа шүү.